Эрүүл мэндийг надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүд. Үйл мэдэх цэцгээ одох нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочтой танилцуулъя. Их төшиг 6 настай. Манай үйл мэдгч ямар эрчтэй хүчтэй гоё эхэлвэ. Эрчтэй хүчтэй зочио орохоор тэгж байгаа юм шиг байна те. Манай их төшиг ямар хичээл дуртай вэ ер нь? Баг зэргийн дург. Баг зэргийн дург. Ерөөсө бүгдээрэнд нь баг зэргийн дург юу? Бүр ингээд за баг зэргийн дургуу дунд хамгийн гайгүй дуртай найлуу. Би шатар тэквондод хичээлдэг. Тэр л хамгийн гоё юу. Хичээлээс гадна шатар таквондо гоё юу? Чи даанчтын баха таквондодоо их мундаг учраас манай үйл мэд яг таквондо чи шиг сая хэллээ шүү. Одоо би зочноор танилцуулъя. Хүү хаа гэл те. За таквондо хизэнээс сурч чи? Би одоо тэквондод яваа бараг 3 жил болж байгаа гэж бодчих. Үйл мэдхээ. 3 жил гэвэл 100 хоног юм биш. 100 хоног бишээ үйл мэдхээ. Нэг жил чинь 365 хоног байхгүй юу? Тэгэхэр чи штэ бараг 1000 хоног. Ёо стамер. Чи тэг ямар юм сурууд одоо битэрийг ингээл таквондо гэд өрүүлтгэл гэл нэг харахад ариуна газар унтсан байх уу? Би шар бүстэй одоохондоо. Шар бүс. За байж тэгвэл гурлаа эхлээд ямар бүсэдэ яридхөө. За ямар үсэдэ? Чи юу гэж бодож байна? Цагаан бүс. Цагаан бүс байдаг гинэ. За өөр. Цэнкэр. За. Байдгүй гэж. Байдгүй гэж. За тэгвэл хоёул найзаас асуучих. Хар гэж яддаг санагч тий. За хамгийн багаас нь явъя. Хамгийн анх ямар бүс авах вэ? Цагаан. За цагааныг илтсэн битэр тий. Энд чи нэгдүгээр ангуу. Одоо сургуулиар яриул. За дараа нь. Хоёрдугаар нь шар. За. Гуравдугаар нь ногоон. Цэнхэр. Улаан. Хар. Ямар олон байд юм бэ? Холимог. Холимог болохоор хамгийн дээд зэрэг нь. Тэр хүртэл миний хүч одоо хичнээн жил хөдөлмөрлөх нь вэ яана? 8 жил болоод мамаг 8 настай болохоор багш маань хар бүстэй болно гэсэн. Мамаагүй. Тийм үү? Хар бүс чинь бараг холимог бүс. За байж 8 нас. Одоо чи хэдэн настай? 6 настай. Дахиад 2 жилийн дараа хар бүстэй болчихно гэж юу? Тийм үү? Тэгвэл мундаг юм те үл мэдхээ. Чи юу гэж бодож байна? Таквондоор юу хичээлээ гэж бодож байна уу? Таквондо гэж юу юм чи ярьдаа ер нь? Таквондо чи тэгээл зодтолдог бэлтгэл сурна шүү дээ. Зодтолдог бэлтгэл сурах уу? Тэ чамд хэрэггүй юм санагдаад байна уу? Яагаад? Чи зодтолдох дургүй юу? Ер нь бол дуртай л та. Яаж зодтолдох дуртай? Тэгээ янз бүрийн юм хийндээ. Хэнийг зодчмоор байгаа юм чамд? Яг үдээс хүн бүрийг зодчмоор санагдаад байдаг. Үргээд ах юм бол. За би арай дургүй гэж үргээгүй зү. Намаа арай зодчихгүй юу? Инх төшигтэр гайгүй юм байна те. За инх төшиг жахаа өөрийгөө хамгаалаад хөө гэж би бол тэгээ баларх нь шүү дээ. Тийм үү? Би л таныг хамгаал. За баярлалаа. Инх төшиг намайг хамгаална үстэй бас. Гүү. Яагаад? Би хааж идтий. Тэ чи хэнийг хамгаалах гэж юу би таныг танихгүй ш. Таньчаачтай одоо. Намайг ариуна гэдэг. За болж. Тэгвэл ээж аавыгаа бол хамгаалчих юм байна тийм үү? Мэдгүй. Гүчи тэгээ ер нь яах гэж таквондо сурж байгаа? Бэлтгэл хийх гэж. За зүгээр л бэлтгэл хийх гэж юу? Зүв үү? Тэгээд ер нь бол чи бүсэл авах гэдэг юм биш та хар бүс тийм үү? Олон өнгийн бүс аваад тэгэнгүүтээ за болоо гэл болоо юм байна тийм үү? Үгүй. Тэгээ яах юм? Тэмцээнд орох юм байна зүв үү? Үгүй. Хар бүсээ авчгаар бүх дэлхийн хамгийн амар болдог. Тэгтээ гол нь хичээлдээ сайн сурах хэрэгтэй. Тэгээ чи өөрөө бараг л дургуудээ гэхэр ч одоо яаж хичээлдээ сурах юм бэ хоёул? Би яаж мэдтiin? Тийм би ч гэсэн мэдэхгүй. Сайн бэлгэн мэдэж гин үү? Ер нь хин чамаа таквондороо аваадсан? Би өөрөө явъя гэсэн. Нэрээ юу? Ямар мундаг юм. Шатарлуу хин аваадсан? Ээж. Ээж нь шатарлуу аваачсан юм байна тийм ээ. За тэр хин уйлаад нэг хөвлөд ах юм. Манад уу? Танад үг чи ингэдэ. Номинт шиг. Ягаад уйлаад байгаа юм бол энэ анхаалга болцсон уу? 1 настай. 1 настай болохоор уйлд юм уу? Ямар шалтгаанаар уйлах уу дүү чинь? Чи таадаа одоо. Яг дургүй минь өгч булаахаар уйлаад идэг мас бамаг зоддог. Тийм үү? Миний угаас зодоод байна уу? Манай дүү намайг багахад нүүрнээ дүүрэн сөрөв. Манай харахгүй энэ таквондо чинь таквондо ч гэдэг штэ. Өөрийгөө хангаж болчих чаддаг. Бүксийн өшгөлчтэй штэ. Унчин штэ тэгэхэр чи. Ундаггүй штэ. Тийм үү? Чи зөөлхөн өшгөлт юм байна те? Үгүй. Юу чи таквондогоор нөгөө тас ситлаа байд юм биш үсттэй. Тэгээ зүгээр тогтоод байна уу дүү чи? Хүүх танад дүү чи бас таквондо чи юм биш үү? Үгүй юу? Ямар мундаг энэ гэрүүлээрээ ер нь танах их мундаг тийм биеийн тамирчин олсод байна тийм үү? Спортлог. Тий. За
Аав чинь жишээлбэл ямар ажил хийдэг вэ? Манай маань компани захирал. За, компани захирал ах чинь одоо таеквондо хэрэгтэй болов? Битггүй. За. Тэгээд компани захирал ямар одоо чадвартай байх хэрэгтэй гэж бодож байна бол мэдхээ. Ажлын халаасны мөнгө хэрэгтэй гэж бодож байна. Ажлын хадаасны мөнгө хэрэгтэй. За, өөр захирал байхын тулд хүн ямар байх хэрэгтэй вэ? Үнэнч байх хэрэгтэй. Үнэнч байх хэрэгтэй. Гоё чанар байна. Өөр. Миний хүн юу? Зоригтой байх хэрэгтэй. Зоригтой. За, өөр. Бусдыг хүндлэх хэрэгтэй. Өө, ястай гоё чанар. Бусдыг хүндлэх хэрэгтэй. Өөр. Хүний үгийг сонсч явна. Хүний үгийг сонсож явна. Зүйтэй. За, өөр. Нэг чухал юм байгаа штэ нөхдөө. Компани захирал ба Гэр бүлээ хамгаалах. гэр бүлээ хамгаална. За, тэр бол одоо аав хүний үүрэг тий. Гэр бүлийгээ хайрлах. Гэр бүлийг хайрлан тэр бол аав хүн хийн. А компани захирал хүнд бас ямар чадвар байх хэрэгтэй лээ? Ажил хийх. Нэг хоёр. Мөнгө тоолно. Мөнгө сайн тоолж чаддаг байх хэрэгтэй бах тий. Мөнгө сайн олж чаддаг байх. Танаа аав чи мөнгө сайн олж гин үү? Аха. За яаж олж гин? Ажил хийгээд. Их олж байгааг нь яаж мэдж гин? Харагдж гин үү чамд? Харагддаггүй. Яаж тэгээ чи мэдж байгаа? Мөнгө олоод байна даа. Угаасаа төрөвчөндөө мөнгөтэй ч. Дандаа юу? Тий. Тийм үү? Чи тэрнээс нь яах вэ? Надаа мөнгөнөөс гэх үү? Үгүй. Чи өөр мөнгө олчт юм уу? Үгүй. Таквондогоороо. Үгүй. Ээж маань надад юм авч өгөөд бараг мөнгөнд дуусчдаг. Юу хөөрхи аргагүй штэ чи ээж авч та нарын төлөө амьдарч байгаа ш тийм үстэй. Ээж нь ингэдэм юм юу гээ? Алтан туяа гэдэг. Нилээн бодож хэлж байгаа чи мартсан юм уу? За ээж нь ямар ажил хийд юм бэ? Ээж аав шиг адилхан ажил хийдэг. Энд чи яа тэ хоёулаа компани захирал юм уу? Ээж ямар игээд юм бэ сайн мэддэггүй. Тэгээ хоёулаа хөдөлцөөд ажил руугаа явах уу? Мэдгүй. Ажилчдынхаа хүнд бараа өгөөд идэг. Ээж нөө. Тий. За ямар бараа юм бэ? Нэг агуулгаас нэг бараа өгөөд ид. Нэг үсэг интерний тоглоом. Үсэг интерний тоглоом. За ойлголоо. Чи тэ ямар компани гэдгийг нэрийг мэдхүү? Мэднэ. За. Хаан банк. Бишээ. Аав ээж чи компани ямар нэртэй юм бэ? Хаан банк. Худлаа яриад ээ. Нэрээ. Надад нэг хүн хэлэхдээ Wisdom DK гэдэг компани гэсэн шүү дээ. Үгүй юу? Үгүй гэдэг энэ толгоогоос ихсрээд байх юм. Би толгоос ихсрэхгүй яаж хариул гэлээ? Хэл гэсэн шүү дээ. Үгүй гээл гэнэ тэ. За яах вэ? Гэтэ ямар ч байсан лав ээж нь гоё ажил хийд юм байна. Их амжилттай ажиллаж байгаа юм байна. Тэр уйлаад байсан номын түшгээс гадна миний хүн чинь бас ихчтэй юм байл шүү дээ, тий? Хин гэдэг ихчлээ? Нандин шиг. За манай үйл мэдгтэй их адилхан юм. Манай үйл мэдг чинь дээрээ нэг ихчтэй дороо нэг охин дүүтэй байхгүй юу? Тэгээд л яадгүй гэхээр урхамт игчин загнаад дүүн зодоол идэг байхгүй юу? Чи тэгж гэнэ бас? Игч маань загнадаг би зотгоо бэлцэн. Үгүй. Бид хоёр хэрэлцдэг. Зүгээр л хэрэгд юм уу? Аха. За таар тэгээд яхаараа хэрэлдээд идэв ч одоо игчдүү хоёр. Унтахтаа гэрлээ унтраахтараа жоохон хэрэлдээд идэг. За тэр чи тийм хэцүү юм уу гэрэл унтраахад? Гэрэл надад би хурдан унтрахаар идэг санагддаг. Чи унтраа гэдэм юм уу? Тийм тэгэхэд хэрэлцдэг. Тэгэнгүүт игч нь яагаад идэв? Унтраахгүй гэдэм юм уу? Тийм. Яагаад? Унтмааргүй гэдэм юм уу? Эсвэл гэрэл асаатаа унтраахаар айдаг баха их чинь. Тэгдгүү. Үгүй юу? Номи ороод ирэхээр хаагаад би айгаад хэнийг номи гэж юм? Номи гэж манай дүү. Номиг ороод ирнэ гэж айгаад уу? Тийм тэгээд хаалгаа ачдаг. Хаалгаа ачдаг. Номиг оруулахгүй гэдэг. Тэгээ би айгаад идэг. Чи тэгэхээр найгаад идэм үү? Чи яг юунаас айдээ? Батал мангаснаас. Мангас гэж байд юм уу л мэдхээ чи бас байхгүй сүнс гэж байдаг. Сүнс гэж байд юм уу? За байж. Тиймээ дэвтүүбээс нэгэн үдсэн чи тэнгэр дээр нэг юм хар утастай хүн ингээд яваадсан. Тэр сүнс юм уу? Тийм тэгээс хүүхд нэг YouTube-ийн бүх юмнууд худлаа идэв. Тэр сонсож гин үү? Бүх юм ч арайгүй баха. Жишээлбэл энэ нэвтрүүлэг чи YouTube дээр тавигдсан ш. Тэгэхээр манай нэвтрүүлэг худлаа юм уу? Үгүй ээ. Бүх юм үнэн биш гэж хэлсэн зүг бах тий. Яагаад гэвэл энэ төр чин зарим нь бол TikTok-лоо бүгдээрээ буруу яагаад гэвэл шинжилсэн байдаг. Яатсан байдаг? Шинжилсэн байдаг. Тэр нь юу гэсэн үг юм? Яатай? Шинжилэгдсэн. Нөгөө бичлэгээ янзалцсан байдаг. За тийм үү? Яаж янзалцсан байдаг? Гоё олгоход, алдартай олгоход. Тийм үү? Хүнийг янзалцсан байд юм уу? Үгүй нөгөө байр суурь өнтрээ муугаагаар ингэж янзалж мандлаа. Одоо жишээлбэл инх түшиг ингээл TikTok-оор гарахтаа ингэхүү. Шар бүстэй мөртлөөсөө хар бүстэй болоод гарчих уу? Нэг тиймэрхүү маягаар хуурд юм байна л да зүг үү? Яг тэгэж магадгүй. Магадгүй яг үнэ. Чи магадгүй гэж хэлдэ. Магадгүй. Гөр хэлдэ магадгүй. За байж одоо гуруулаа юу яа шүү. Дуу муу дуулна шүү. Чи одоо авьяасаа үзүүлнэ. Одоо үл мэдхээ найзынхаа дуулахыг сонсоо ойлоо. Тих үү? За минийхөө дуулаарай. Аба
Гүй. Эно, сэё, эво, бэ. Эно, гей, гей, stop. Апаца, паца, апаца, паца, апаца, паца. Аха, кисино, кисино. Ано, вео. Ано, вео, сэё, эно, вео. Тэсо, кисо. Марцсан. Юу дуулваа энэ ч тоо. Энд чи ямар дуу юм? Монголоор би мэднэ. За, байж эхлээд ямар дуугаа мэдчихье. За, ямар дуу юм? Монгол, англи хоёрын нэр мэднэ. За. Сая уулын машин дээр уулын чэйжсэн чи чэйжлэгээ болоо жоохон мартчихлаа. Яг тийм аа. Тэгтээ ихчтэй тайлбарлаад үг. Энэ яг хин дуулсан, ямар учиртай дуу Гадаадын хүн юм? дуулсан. Гадаадын хүн дуулсан юм уу? Нэг солонгосын нэг Лангпинкийн нэг хүн дуулаад байдаг. За. Тэгээ нэг эрэгтэйтэй. Эрэгтэй нь хэн блэ? Тэр нэг нөхрөө байдаг баха. Би тэр дуучныг би мэднэ. За, хэн гэдэг? Нэрийг мэдгүй л дээ. Маш залуухан багт нь би тэр дууг мэднэ. Аа, тийм үү. За байж гурлаа тэгвэл монголоор эхлээд дуулаад үзье. Надад сонирхолтой байна л да. За. Тийм алдартай хүний бас алдартай дууг сонсъё л доо эн чинь тийм биз дээ. За таар хамтдаа дуулзаа юу. Яг л үлмэнтэх бас мэддэм юм шиг байна. Өрөө үсөө. Тэглээд өрөө гэдэг шин. За дахиад орой гэдгээсээ. За 1 2 3. Өрөө өглөө үсөөд байна. Үсөөд байна. Гейста амачин абачи мен гана Орчуулагч гэжтэй ээжтэй ямар ч сони юм. Мань гана гинэ үү? Үгч юу? Өрөө үсөөдэн. За. Game start. Амалчин. Амалчин юм байна. За. Дуна. Бит. Начиг. Бит. Юу гэж байгаа наа чи би ерөөс ойлгохгүй. Би ч гэсэн мэдэхгүй байна л да. Би талын мэдэх болохоос зарим нь мэддэггүй. Ааха. За би баг ойлгох шиг л байна. Мэднэ. Тэг энэ дуу таалагдж байна уу? Яг юу нь гоё байгаад байгаа юм ер нь? Нөгөө яг Монгол нөгөө нэг амар нэг эрэгтэй хоёр нэг бичлэг хийгээд байдаг хоёр хүн энэ дууг монголоор нь орчуулахгүй зүгээр нэг зохиогоод дуулаад байдаг. За тэр нь их сонирхолтой байсан уу? Тий. Аха. Ер нь энэ дуу юу нь гоё юм? Яагаад ингэж хүн болгон хүүхэд болгон энийг чи ингэж сонирхоод дуулаад байгаа юм бэ? Энэ одоо сайхан алтартай. Аха. Нөгөө Солонгос Монголд энэ нөгөө мэддэггүй хахад мэдүүлсэн байхгүй юу? Тэгээд амар Монголд алдартай болоод Солонгостой алдартай болсон. Тийм үү? Амар их лайк цуглуулад. Өөр лайкийг цуглуулсан уу? Хэдий лайк цуглуулчих вэ? Мэдхгүй. Яг яг цуглуулсан тэр лайкийг чинь хаана байдیں۔ Би очоод хэдий цуглуулад авчих юмсан. Яг нөгөө лайкууд нь нөгөө яг бичлэг хийхээр гинт гараад ирдэг. Тэгдэм үү? Тэгсээс биний газраас очиж авч болохгүй тэр лайкийг. Би тэрий чи авчигээ бодоодсэн байхгүй. Ихийг олныг цуглуулч. Сайхан байжээ гэж бодсон байхгүй. Керемикс лоо бараг сая хүрсэн баг. За, Керемикс гэл одоо бас Керемикс чи амар саяас чих амар гоё ютуберчлээ. Гэтэ тийм их сайн ютуберч биш. Би хэлэхүү. За. Парара атсан шүү. Тэр юу юм? Парара хамгийн амар алдартай. Парара гэдэг нь ютубер чи юм уу? Эсвэл Google-ийн кино юм уу? Google-ийн кино. Нөгөө Парара юу? Тэр бүр хамгийн сайн байна уу? Тий, хамгийн алдартай. Тийштэй. Надад бол одоо та хэдийг хэрвээ би ингээд болдгсон бол би бол ингээд та нарыг Парара болон хөрхөн Google-дэнүүд үзүүлмээр байгаа аахгүй юу? Гэтэл харамсалтай нь ингээд YouTube чи ингээд хүн болгон замбраагүй юм үзэж болдог болохоор том одоо ах эгч нарын үзэх ёстой юмнуудыг бас заримдаа үзчихэд байгаа юм шиг байлээ те. Тэгж гин үү? Том хүний юм үзэж гин үү та хоёр? Заримдаа. Юу үзэж гин жишээлбэл? Би Roblox үзэж байгаа. Roblox чи том хүнийх үү? Үгүй, жоохон хөлтэй байж болно. За болж. Керемикс Чами хоёр том хүнийх. Тэгтээ амар гоё бичлэг энэ төр хийгээд байдаг болохоор сонирхолтой байдаг. Сонирхолтой байдаг. За тэгвэл тэр Керемикс нөгөөдг нь хин гинэ? Чами хоёрыг бол ингээд их чинь хэрвээ намайг сонсож байгаа бол та хоёрыг маань жоохон хүүхдүүд үзэж байгаа учраас маш их анхааралтай, соёлтой, ёс зүйтэй байгаарэ гэдэг их чинь дахиад өрөөч. Яадсан бэ те ямар яад муухай. Бас нөгөө гангагаа хэлсэн. Гангагаа Керемикстэй найз.
За тэгсэж яага муухай штэ гинөө. Мэдгүй. Яашгүй гангаага тэгэж хэлсэн. Муухай штэ гэж нөө. Аха. Ааха. За. Гэрмэгс чингнээс бол зүгээр л бичлэг гэдэг. Англи согтоо гэж бас нэг бичлэг гэдэг хүн байдаг. За. Тэгээд тэр нь бас надад амар таалагддаг. Хүүхдүүдтэй таагаар хүслийн биелүүлээ имийн шууд аваад өгчдөг. Оо, наа чаар нь болж шүү сони юм байна. Мөнгө төлөхгүй яа хөөрхи юм байна. Наа чин гоё штэ тий. Уц аваад өггөнгүү шууд аваад өгдөө шүү. Тийм үү? Тэгтээ тэр уц нь олддоггүй. Бас яг хуу энэ гой үлгэр шиг юм шиг боловч бид нар бол ер нь бол хүүхдүүд маань бүгдээрээ яах ёстой гэхээр штэ. Өөрсдөө гой одоо жишээлбэл манай инх түшиг чинь такондо хийсээр байгаад олон өнгийн бүстэй болоод тэртээ өөрөө тэр уцыг чинь яах вэ? Аавна. Худалдаад авчин штэ. Заавал хүнээс гойж яах юм те? Би дүүдөө. Хүсээ зарахгүй чи чинь олон тэмцээнд оролцоод гой үзүүлбэр үзүүлээл Ингэж олно. тэгсээр байгаад мөнгөтэй олчин штэ. Ойлгож Одоо байна. ингэж би Samsung-ийн A15 уцтай. Ухаалаг. Бүр ухаалаг юм уу? Тий. Ухаалаг гин яаж мэдгэж чинь чамд ингэж гин үү? Уусан уу? Би ухаалаг гар утас шүү. Би ухаантай гэж гин үү? Угаасаа дэлгэцтэй юм чинь. А? Дэлгэцтэй уцнууд ухаалаг байдаг. Дэлгэцтэй утас ухаалаг. Дэлгэцгүй утас гэж бас байд юм уу? Байдаг товчлууртай. Тэр одоо яагаад ухаалаг биш болцсон юм бол? Яагаад гэвэл өөр ингэж тийшээ мэшээ хөдөлгөө зүгээр товчлуур дээр дардаг болохоор товчлууртай гэж дэрлдэг. Ухаалаг биш юм байна те. Одоо хоёр дэрэнгийн хоёр хэдвэ A15 гэл тэгэнгөө 4 гэлт химээ те. Товчтой гар утас бол мэдгүй химээ зү. Тэгтээ тэр нөгөө товчлууртай уцнууд чинь тоо бодоход амархан. Ягаад гэвэл нөгөө тоо боддог нэг үрждэг юмнуудтай болохоор. За ойлголаа. За байжээ. Одоо гурлаа нэг жоохон шатарны тухай ярьчих та төхөө. За шатар яах гэж тоглож сурсан юм ер нь? Ухаантай болох гэж. За угаасаа л гайгүй ухаантай юм байна шүү дээ чи. Тэрнээс илүү ухаантай болд юм уу? За тэгээд шатар чи яаж тоглоё? Энтэй тоглоё. Аавтайгаа эсвэл хичээл дээр байхаа нэг том ах нартай тоглодог. За чи ялж гин үү тэгээд? Байн хожигддаг. Яагаад жигчөө энэ ч тоо. Мэдгүй. Эдгээр нь илүү ухаантай байгаад байна тий. Манай ангийн Тэнүүн гэдэг хүүхэд медаль авсан. Ялаад нэг хожигдоод 4 ялсан. Шатраа руу. Тий. Оо ямар мундаг юм. За тэгээ чи ер нь ингээд за тайкондо хийсээр байгаад гоё оо хүнтэй зодтолдог боллоо. Тэгээд дээрэс нь чи шатар тоглосоор байгаад ухаантай боллоо. Тэгээд ер нь энэ юмнуудаа хаана хизээ хэрэглэх гэж байгаа энэ чадваруудаа. Одоо том болоод би Англи, Америк хоёр явахыг маш их хүсдэг. За яг ч ган тэнд очиж Монголд байж байхгүй юу? Тэр амар алдартай улсууд. За юугаар алдартай? Дэлхийн хамгийн аврал нөгөө Тийм үү? баахан алдартай юмнууд үйлдвэрлэдэг. Тэгээд алдартай хүмүүс нь тэнд байдаг. Тэгэхээр чи тэнд очиод алдартай болоод тэгэнгүүтээ алдартай юм үйлдвэрлэх гээд байгаа юм уу? За тэгвэл тэнд очлоо. Манай инхтэн шиг хой Англид очсон шүү. За тэнд юу ийх вэ тэгээд? Би одоо эхлээд мөнгө цуглуулна. За хаанаас цуглуулах юм? Нөгөө Английн нэг мөнгөний юм руу ороод тэгээ мөнгөө англи болгоно. Мөнгөө англи болгоно. За тэр мөнгийг барингууд урдаас нь англиар ярих уу? Тэгдэггүй. За Англи хэлээ бас сурах ёстой. За тэгээд англи хэлээ сураад английн мөнгөтэй болоод за тэгээд дараа нь яах юм? Тэгээд олонтой олчингууд нь шууд үйлдвэрээ гаргаад тэгээд шууд алдартай юм болж болно. Байж. За яг гурлаа мөнгөтэй болчлоо гэж одоо англи хэлтэй болчлоо гэж одоо Англид очсон бай гэж одоо ямар үйлдвэр тэгвэл байгуулах вэ? Чи жишээлбэл үйлдвэр байгуулдаг бол ямар үйлдвэр байгуулах вэ? Шууд үнэгүй юм ахуулдаг. Шууд үнэгүй юм ахуулдаг үйлдвэр. Автоматар шууд мөнгөөр авдаггүй мөртлөөсөө автоматар хүссэн юм авчдаг өө. Тэгсэн нэ мөнгө хэрэггүй юу? Мөнгө хэрэггүй мөртлөөсөө даргаасаа цалин аваад байдаг. За сонир юм байна. За манай инхтэн шиг ямар үйлдвэр ийх вэ? Гермексийн one үйлдвэр. За тэр нь яа дээ? Тэр нэг яг орон шиг гой юмнууд гаргаж ирдэг. Юу жишээлбэл юу гаргаж ирдэ? Дотроос нь тасалбар гаргаж ирнэ. За тэр тасалбар яа дээ? Тасалбараар юм үнэгүй авч болдог. За. Нэг л үнэгүй юм авах дуртай хоёр юм та хоёр ирнэ. Нэг үнэгүй л нэг газраас нэг юм авчих гал ах юм тийм үү? Тийм. Яа. Бэлгэнд өгвөл бас гоё байдаг. Харин тийм. Их чинь бол ингэж бодож чинь хоёр дүүгээ. Маш их одоо гоё хүнд хэрэгтэй юм хийх нь бол зөв. За юу. Гэхдээ үнэгүй юм гэж байхаар чинь хүнээс үнэгүй юм авчаад хүнд үнэгүй юм өгөөд ахаар чинь ер нь мэдхгүй нэг л надаа бодогдохгүй байна л да. Үнэгүй юм гэж энэ хорвоод байгаа л да. Жишээлбэл юу вэ? Үнэгүй мөртлөөсөө хамгийн үнэтэй нэг гоё юм байдیں۔ Тэр юу вэ? Одоо жишээлбэл би лав хамгийн ихэндээ лав доллар гэж бодож байна. Тэр чинь үнэтэй шүү дээ.
үнэгүй мөртлөөс хамгийн үнэтэй юм юу үл мэдхээ юу гэж бодож байна? Сайн сэтгээд боддоо. Талах. Тэр чи бас үнэтэй. Талах чинь 3-4 мянга. А? Хүн. Угаа зөв явах гэж шүү. Зөв. Хүний өөр үндэс навч. Хүний өөр үндэс навч зүйтэй. Өөр. Хүн яадаг үлээ бие биенээ? Хайрладаг. Оо. Хайрладаг. А? Халамжилдаг. Халамжилдаг хүн гэдэг юм чин өөрөө хамгийн үнэгүй мөртлөө хамгийн үнцэнтэй зүйл аахгүй юу? Хүнээс гардаг тэр хайр гэдэг юм чи хамгийн үнэгүй тэгсэн мөртлөөс хамгийн үнэтэй юм. Тийм учраас тэрийг бас ялгаж салгаад Хайртай хүнээсээ сална гэдэг нь бас амар. амар яг муухай зүйтэй. Тэгэхээр тэрийгээ хэдүүлээ сайн бодох ёстой шүү. За юу. За ёстой гоё. За одоо нэг шүлэг уншчи та. Тэх үү? Миний хүү шүлэг байгаа мó? Тэ өнсөг мэд. Өнсөг мэдэн. За өнсгөө хэл одоо. Бүдүүн гэдтэй бүсээ бүслэж чаддгүй тэр юу вэ? Монгол гэр. Зөв байна. Оо би болохоор манай хажуутаад айлын дондуугаа гэх гэжсэн чи биш юм уу? Монгол гэр гэж ямар гэр вэ? Бүсээ бүслэж чаддгүй хаалганаас болоод. Яагаад? Тэр одоо яахаараа бүсээ бүдүүн тэгсэн мөтлөө гаргүй болохоор хөлгөө. Гаргүй, хүлэггүй, бүсээ бүсэлж чадахгүй ямар ачин өргөлтэй марагдаад байна Монгол гэр. Чи Монгол гэрд очсон уу ер нь? Очижсэн. За унтаж үзсэн үү? Унтаж үзчихсэн. За амьдарч үзсэн үү? Үзэж байгаагүй. Цамцаг гэрэн дээр хэд хоног хонж үзсэн өдөө авч. За тэгсэн чи гоё байсан уу? Гоё байсан. Тийм энэ байшин барилгаас гэр юугаараа ялгаатай байна? Жижигнэрээ. Жижигнэрээ гадна. А? За хэмжээгээрээ өөр хэлбэрээрээ тийм үү? Хамгийн гол нь Монгол гэр чинь штэ байшин ингээд нэг барьцсан бол за энийг өөр тийшээ аваачаад барида гэж болох уу? Болно. Болохгүй штэ энэ газар аваачаад чадсан юм чинь. Харин Монгол гэрийг бол яах вэ? Ингээ барьчаад хураагаад өөр газар аваачаад байрчин хаана бол хаана ингээл машинтайгаа адилхан. Дуртай газараа гэрээ бариад амьдэр чинь ийм гоё шүү дээ Монгол гэр чинь. Тэгээ дээрэс нь гоё хэлбэр дүрсэн ийм дугуй. Өөр яадаг үлээ тэр голоос нь тооноос нь юу гардаг үлээ? Утаа гардаг ёо. Шууд хөдөө явбаар санагдчих шүү. Хуушур боодог гэдэг. Тэгэл хоол ярьдаг. Нөгөө нэг дуун дээр нөгөө нэг хуушур боодог. Өсөөд уучлаарай. Гэтэл би өсөөд мачин намарч ингээд дuu. Тэгэл баах үлссэн хоол ярьдээ манай үл мэд. Чи үлсээгүй үстээр. Чи ер нь ямар хоолн дуртай? Хамгийн голдоо спагати. Спагати. Спагати дуртай гэж шүү. Чи юу лээ? Би түрүүсээ нэг гаяг хоол хийж чи үлсэдэх юм. Харин тий. За тэгвэл спагати гэдэг зөндөг хийдгүү. Танаа гэрт хамгийн гоё хин хоол хийж байна. Хамгийн гоёдоо аав ээж хоёлоо. Тийм аа. За ингээд өнөөдөр ингээ урлаа яриад байсан нэг мэдсэн чинь дууссан. Өөр өнсөг байгаа ш. Уучлаарай. За тэгвэл дахиад нэг онсоо. За. Хүлгүй, гаргүй, нүдгүй, уйлдаг тэр юу? Явдаг гэдэг байхгүй юу? Үл байхгүй. Үл чи явдаг. Тэгтээ хөлгүй ш. Тийш төлгөө ш. Үл. Мөн. За. Яг альбисаар бол юу гэдэг вэ энэ онсхий чинь? Үлгүй мөрлөө явдаг, нүдгүй мөрлөө уйлдаг. Тийм ингэдэг. Гэхдээ чиний ч гэсэн гоё байсан. Хөлгүй, гаргүй, уйлдаг. Тэр юу вэ гэж чинь сонирхлээ. За сайн байна. Бас байгаа мó. За. Мөсөн дээр мөнгө аяга. Мөнгө аяга. Тэгвэл сарш. Мөш юу мөн билүү гэж. Өөрөө таадах чи өөрөө мэдэхгүй мөн билүүгээ дадассан гэх. Би тэрийг мартсан байхгүй юу? За одоо болсон уу? Би дуусгаж болох уу? Болохоо. За дүүд маш их баярлалаа. За. Нэгдүгээр миний хүү чинь маш их сонирхолтой өөрийнхөө тухай ярьлаа. Их гоё дуудууллаа. Маш гоё онцгой бэлдсэн байна. Танай гэр бүлийн одоо аав ээж хоёр нь их сайхан нэрсийг өөрийнхөө хүүхдүүдэд өгсөн байна. Дандаа гоё бинийгээ түшиж тулж идэг. Ийм гоё утгатай. Чи нэрнийхээ утгыг ойлгосноо их түшгэ. Юу гэж байгаа юм? Мэдхгүй. Харин би одоо ч тайлбарлая заа юу. Миний дүүнэр нандин түшиг, инх түшиг, номин түшиг гурав маань заа юу. Үргэлж бие биенээ түшиж, дэмжиж, хайрлаж, халамжилж байгаараа заа юу. Игч заримдаа загинжил байдгийг, дүү заримдаа цогчл байдгийг. Гэхдээ л та бүхний хоорондох хайр бол хайр гэдэг бол түрүү хэлсэн нөгөө хамгийн үнэгүй мөртлөө хамгийн үнцэнтэй зүйл шүү. Танаа гэр бүл дандаа хайраар бэлгэж явах болтугай гэж их чинь хүсэн өрөө заа юу. За. За тэгээ өнөөдрийн зочин хэлээр өвл мэдхэ ажиллаа хий одоо. 6 настай.
Аюумад. Юу аюу үл битгээ ёо чочтол хэлэх юм аа. Сая бид хоёр ярьсан штэ инх. Учир Биш дээ нөө бие биенээ түшдэг. Инх. хайр. Яа үл битгээ би яаж чамайг сурах вэ? Инх түшиг байхгүй да үл битгээ. Их төшиг 6 цай. Нэх мэддэм шиг хэлж байгаа чинь. За хоёулаа наастаа ямар бэлэг өгөх вэ? Мам мекэрэ ах ихчдээс нь там тард бэлэг. За дараачих. Батосын зарим ах ихчдээс нь гоё зарим бэлэг. Дараачих нь. Аалын маань бүгдийг нэг дөрөс гэр ах бараг төвийн дэлгүүрээс тар дөрөн бэлэг өгье. За өөр юу лээ? Таагаар бодох урлаг мэрэ ахчээс Ийм чамд ингээд миний үгийн Google-тэй дүрсийг ингээд зураг шиг болгоцсон дараа нь өгөн заа юу. Тэгэнгүүт миний хүү тэрийг аваад тоо байгаа. Тэр тоогоор нь ингээд будаад гоё. Тэгэнгүүт хөөхөн бүлтгэр инхтэй шиг. Өө тийм үү. За болчдөг л. Тэгээд би төрт гоё зураг явуулаарай. Би будцсан шүүгээ заа юу. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Одоо ихчээгээ дараачийн нэвтрүүлэг хүртэл гэхээр хоёлоо баяртай гэрэд хоёр заа юу. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.